За онцгой Дорногов аймгийн онцгой хэмжээ шийдвэрээр Дорногов аймагт нөөцийн мөх орлуулах ажиллагаа үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж Дорногов аймаг сайн шин сумд явагдаж байгаа. Хоёр захаар эхэлж явж байгаа. Өнөөдөр эхлээд зүүн зах уу Шарваахан зах дээр явагдсан. Одоогийн байдлаар борлуулалт зүүн зах дээр тоон гаруй үгүй мах. За нэг хоньны мах нэг 40 хэрэг 40 800 гаруй хэдийн махын борлуулалт явж байна. Өдөөс хойш энэ өдөн жуулдааны төв дээр махны лангуун дээр эхэлсэн 3 цагаас одоогийн байдлаар бас л нэг тоон шахуу мах зарагдаж байна. Тэгээд улсууд бас энэ коронавирустэй үед одоо бас худалдаа авалт арай хийж нөө хуучин бол одоо бас нэг энэ худалдаа бол арай бага байдаг гэсэн юм. Тэгээд нөөцийн мах одоо дуусхай нөөцийн мах байхгүй болохоо гэдэг тийм одоо бодол төрөд арай их хэмжээгээр аваад ах шиг байна. Тэгэхээр бид аймаг орон нутгийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу энэ одоо хорой цэрийн үед болон цаашид махны үн одоо өндөр болохоос сэргийлээд одоо нэлээд мах нөөцсөн байгаа. Ер нь хангалттай байгаа мах байгаа гэдгийг ойлгож болно. Хүрийн мах нь одоо 8500, хоньны мах нь 7500 борлогдож байгаа. Хоёр захаар бол одоо ингээд хорой цэрэг дуустуулан цаашид үнний хөрөгдлийг эсхийг хамгаалаад цаашид борлогдох болно гэдгийг одоо нийт ард иргэд бас хэлж байгаа маа. Ингээд өдөөс хойш одоо үлэмж худалдааны төв дээр 2 цагаас эхэлсэн худалдаа одоо ингээд явагдаад байж байна.